Хоёр хөөрхнүүдээ байна. Залбираа цуглаана эхлэе. За багш нь харж шүү. Хайртай бурхан эзэн минь ээ, танд баярлалаа. Өнөөдөр бяцхан хүүхдүүд маань таны өмнө ирээд таныг магтахаар цуглаан дээр ирсэн байна. Өнөөдөр ирсэн хүүхднүүд бүрийн маань та өрөөж өгөөд бас үнэхээр таныг магтах үед бидэнд та өөрийнхөө баяр хөөргийг дүүргэж өгөөрэй. Бас ирж амжаагүй байгаа хүүхдүүдийн маань цэсэн гэртээ байхад та бас хамгаалж өгөөрэй. Танд энэ цагийг даатхан Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За бидний бурхан ямар бурхан бэлээ? За харъя. Бидний бурхан ямар бурхан бэ? Өө сонсохгүй ах юм. Юу нөө. Бидний бурхан ямар бурхан бэ? Амен. Сайн бурханыг хамтдаа магтацгаая. Бүгдээ хамтаа өргөжлөлөд бурхан минь ээ, би танд хайртай шүү. Есүс ээ, би танд хайртай шүү гэд хамтаа магтандуулъя.
би танд хайртай. Хажуудлынхаа найстаа Есүс чамд хайртай шүү гэдэр. Есүс чамд хайртай шүү. За хамтдаа залбирая. Нэг нийлээд уул боллоо. Хоёр нийлээд нүдний шил боллоо. Гурав нийлээд муурын сахал боллоо. Дөрөв нийлээд наймаалч боллоо. Тав нийлээд залбирлын гар боллоо. За хоёр хөөрхөн гараа бариад хоёр хөөрхнүүдээ анаад багшаагаа дагаад хэлээрэй. Бурхан Аава, би танд хайртай. Та надтай өдөр бүр хамт байж өөрийн замаар удирдах өгөөрэй. Есүсээ танд баярлаа. Таныг магтах боломжийг өгсөн баярлаа. Та намайг итгэлээр улам илүү өсгөж өгөөрэй. Танд талархан Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За ямар мундаг хүүхдүүд вэ? Бүгдийг шагнаа. Бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Цастаа хүд өдрийн мэнд хүргье гэдэг. Өдөр хамтдаа суудлаасаа босоод цуглааны эхэнд Библийн хэсгээс хамт уншия. Дуулал номын 100 дугаар бүлгийг хамтдаа уншицгаая. За, дуулал 100. За, уучлаарай. Уучлаарай. Дуулал 100 дугаар бүлэг.
Бүх дэлхий эзэнд баясгалтайгаар хашгирах тун, эзэнд баяртайгаар үйлчил, түүний өмнө баясгалтайгаар дуулан ирэх тун. Эзэн бол бурхан гэдгийг мэддэгвэ. Бидний бүтээсэн нь тэр бөгөөд бид өөрсдөө бусаа. Бид түүний ард түмэн, түүний бэлчээрийн хонин сүрэг, түүний үүд хаалгаар талархалтайгаар, түүний хашаанд магтаалтайгаар ор. Түүнд талархал өргөж, түүний нэрийг магт. Эзэн сайн бөгөөд түүний хайр инрэл мөнхийх, түүний итгэмж нь үеийн үед билээ гэсэн. Амен. Бүгд хамтдаа үнэхээр энэ цагт эзэнд үнэхээр тэр магтаал хүндэтлийг өргөцгөө. Үнэхээр таны аманд ямар магтаал байна? Тэр магтаал алдрыг үнэхээр эзэнд өргөцгөө. Бидний бурхан бол үнэхээр сайн бурхан. Тэр түүнтэй зөөрлөх зүйл, тэр түүнтэй зөөрлөх хинч үгүй билээ. Тэр баяр хөөртэйгээр эзний өмнө ирж түүн тэр талархал хүндэтгэл магтаалуудыг өргөцгөө. Халелуя. Таны өргөөнд цуглан эзэн танд үнэхээр талархал магтаал алдрыг өргөхөөр ирж байна. Та бидний зүрхсэглээс гардаг бүхий л алдар хүндэтгэл магтаалыг та өөртөө аваач гэж залбирч байна. Бид үнэхээр зөвхөн таныг магтан алдаршуулахыг хүсэж байна. Учир нь та бол цорын ганц амьд бурхан. Та бол агуу хүч чадалтай. Таны агуу байдлыг бид магтъя. Тэр өнөөдрийн цуглааныг бүхэлдээ үнэхээр ариун сүнс танд даатхан бүх зүйлийн төлөө бид таньда талархан бид хамтдаа нэгдэн эзэн Есүс таны агуу хүч чадалтай ариун нэрээр залбирч байна. Амен. Бүгд эзэн чангаар алдрыг өргөцгөөе. Халелуя. Баяр хөөртэйгээр эзнийг чанга дугаар магтцгаая. Оо Есүс. Тэр чөлөөдөө бүжиг ирлээ. Алга таш чанга дугаар магтцгаая.
зааж өгөөч. Эзэнтэй өөрийн үгэнд хэлэхдээ тэр та амласан би эцсийн өдрүүдэд өөрийн хүмүүсийн дээр өөрийн сүнсийг цутгах болно гэж таны амлалтын дагуу би танаас асуун залбирч байна. Та биднийг дүүргэж өгөөч. Эзэн Есүс таныг өнөр гэрчлэхийн тулд гэрчлэх хүчийг бид өнөхөр танаас авахыг хүсэж байна. Ариун сүнс та бидэнд хүчийг өгөөч. Та биднийг дүүргэж өгөөч. Яг одоо өнөхөр ариун сүнсийг өнөр хөсөмжилж байгаа хүний бүрийг та дүүргэж өгөөч. Та бидэнд хүрээч. Бидний зүрх сэтгэл та хүрээч.
Бүхнээс өндөр нэртэй, бүхнээс агуу нэртэй, бүхний дээр задраа. Бүх хаанчлал эрх мэдлүүд хүч чадал эд байгаас нэртэй, бүхний дээр задраа. Тэнгэрээс нармаа.
байдлыг бид магтъя. Таны хувиршгүй сүр жавхлантай байдлыг бид магтъя. Бид үнэхээр өөрд мөгөд таны магтан алдаршуулах болно. Халелуя. Зинг бүх алдрыг би танд өргөж байна. Үнэхээр бас ирж байгаа үгийн цагийн төлөө танд талархаж байна. Тэгэхээр таны үгийг дамжуулах үнэхээр тажма пастортай үнэхээр хамт байж ариун сүнс таны хүчээр үнэхээр таны үгийг дамжуулахад таны хэлхийг хүсэж байгаа тэр зүйлийг дамжуулахад та туслаарай. Та түүнийг удирдаарай. Та түүний үнэхээр амийг ашиглан та яриач гэж бид үнэхээр залбирч байна. Тэр үгийг хүлээж авах үнэхээр бидэнд ариун сүнс та туслаач. Бид үнэхээр өөрсдийн хүний оюун ухаанаар биш ариун сүнс таны тусламжтайгаар таны хүчээр үнэхээр үгийг ойлгон хүлээж авах та бидэнд туслаач гэж залбирч байна. Бид үнэхээр үгийг зөвхөн сонсогчд биш харин үгийг амьдралдаа хэрэгжүүлэгч нар болоход үнэхээр та бидэнд туслаач гэж залбирч байна. Тэгээд таны гайхалтай ариун үгийн төлөө бид талархан ирж байгаа цагийг таньда даатхан бид хамтдаа нэгдэн эзэн Есүс таны агуу хүч чадалтай ариун нэрээр залбирч байна. Амен. Амен. Бүгд хамтдаа зогсон чигээрээ төлөөлөгчд итгэлийн тунхаг хамтаа хөгжилцгаая. Төлөөлөгчд итгэлийн тунхаг би тэнгэр газрыг бүтээгч аваа хүчирхэг ертөнцийн эзэн эцэгт итгэдэг. Ариун сүнсээр бүрэлдэж онгон майраас мэндэлсэн Понти Пилат захирагчийн үед зовж явсан. Совлогдсон нас барж оршуулгадаад 3 хоногийн дотор бүхлээс дахин амарсан. Тэгээд тэнгэрт одож аваа хүчирхэг ертөнцийн эзэн эцгийнхээ баруун гарын хүндэс суудал заларсан. Дахин ирж өгсөн амьд бүх хүнийг шүүх түүний цорын ганц хүү бидний их эзэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Би ариун нэгдмэл цуглаан, ариун хүмүүсийн нөхөрлөл, гэмд үзүүлэх уучлал, дахин амьлалт болон мөнхийн амьдралд би итгэдэг. Амен. Амен. Бүгдээ суудалтаа сууж олно. Тэгээ номлол их пастор бол орчуулагч яварцгаая. Сэнсэ ёрошку онигашимас.生産式をチェックチェックワンへいへい生産式を行います。 Энэ цагт эзний зоогийг хүртэцгээе. お祈りいたします。 Залбирцгаая. 天の地なる神様、 Тэнгэр дэх бурхан эзэн минь ээ. 私たちを愛して Та биднийг хайрлаж, 私たちのためにイエス様をこの世に使わせてくださいました。 та бидний төлөө Есүс Христийг энэ дэлхийд илгээсний төлөө. 私たちが信じるのが先ではなく、 Бид төрүүлээд итгэсэн биш. 神様が愛してくださったこと、 Та биднийг төрүүлж хайрласан учраас. 神様が許しを示してくださったことが Та 先です。 бидэнд тэр уучлалыг өөрөө илчилж гаргасны төлөө. そして私たちが信じるときに Бид итгэх үед 神様の救いが私たちに届きます。 таны аврал бидний дотор ирэх билээ. すべて神様から来たものです。 Бүх зүйл танаас ирсэн билээ. 私たちは受け取るだけなんですが、 Бид таны ивэл өрөлийг хүлээж авахт л болох бол その大いなる恵みに感謝いたします。 таны агуу үнэхээр нэгүсэл талархаж байна. そして私たちはこれからも信じます。 Бид ч гэсэн цаашдаа ч гэсэн танд улам илүү итгэх болно. 主に従います。 Эзэн таныг даган явах болно. 御言葉に歩んでいきます。 Таны үгийн дагуу алхах болно. 弱い私たちを助けてくださって、 Сул дорой биднийг та тусалсанд 強いものに変えられていきますように。 та биднийг хүчтэй болгож өгөхийн тулд 不信仰の私たちを変えてくださって、 та биднийг итгэлгүй биднийг үнэхээр 信 өөрчлөсний 仰に тулд 歩むように変えられていきますように。 та биднийг итгэлээр алгадаг нэгэн болохын тулд 愛の足りない私たちを変えてくださって、 хайраар дутуу хайраар 多くの人 биднийг を愛する өөрчлөсний 人 тулд になりますように。 олон хүмүүсийг хайрладаг нэгэн болохын 主 тулд よどうぞ助けを与えください。 эзэн минь та бидэнд туслаач. 私たちを新しくしてください。 Та биднийг шинжлэн сэргээж өгөөч. イエス・キリストの皆によってお祈りいたします。 Есүс Христийн нэрээр залбирanгуйч байна. アメン。 Амен. それではパンとブドウ酒を受け取ってください。 За урд гараад талах болоод усан үзмийн дарсыг хүртээрэй. ちょっとそれね、難しいんでね。ちょっとこれ逆かな。わかんないな。こっちください。はい。
これはあなた方のために裂かれたイエス・キリストの体です。これを食べるたびにイエス・キリストを思い出しなさい。これはあなた方のために流されたイエス・キリストの血による新しい契約です。あなた方はこのパンを食べ、この杯を飲むたびにイエス・キリストを思い出しなさい。これはあなた方のために裂かれたイエス・キリストの体です。これを食べるたびにイエス・キリストを思い出しなさい。これはあなた方のために流されたイエス・キリストの血による新しい契約です。これを飲むたびにイエス・キリストを思い出しなさい。これはあなた方に捧げられ裂かれたイエス・キリストの体です。これはあなた方のために流されたイエス・キリストの血による新しい契約です。これはあなた方のために裂かれたイエス・キリストの体です。これはあなた方のために流されたイエス・キリストの血による新しい契約です。それでは聖書を読んでいきたいと思います。 За Библиэс уншицгаая. 今日の聖書箇所はヨハネの福音書の12章の12節からです。 За өнөөдрийн номлох сэдвийн үг маань Иохан 12-ийн 12-оос 19 дэх эшлэл. 12章の12節から19節までです。 12-оос 19. そしたらモンゴル語で読んでください。 За эндээс уншия. Маргааш нь Есүсийг Иерусалим руу ирж явааг баярт ирсэн үе олон сонсоод далдуу модны мөчөр барьж түүнийг угтахаар гарч Хосана эзний нэрээр ирэгч Израилийн хаан өрөөлтэй гэж хашгиралдаж байлаа. Есүс илжигний түл олж унсан байв. Энэ нь бүү ай Сион охин харагтун хаан чинь байцсан илжигний дурдан унаад ирж байна гэж бичигдсэнчлэн болов. Шавнар нь үүнийг анхандаа ойлгоогүй ажээ. Харин Есүсийг алдарших үед энэ нь түүний тухай бичигдсэн байсныг мөн хүмүүс түүнд эдгээрийг үйлдэснийг санджээ. Есүс Лазарыг булснаас дуудаж үхэгсдээс амьлуулах үед нь хамт байсан ард олон Есүсийг гэрчилсээр байлаа. Тиймээс Есүс эдгээр тэмдгүүдийг үйлдэснийг ард олон сонссон тул түүнийг угтав. Тэгтэл фарисеучуд өөр хоорондоо хараач та нарын үйлс ямар ч ашиг алга харцгаа түүний араас ертөнц даяараа даглаа гэцгээ. はい。今日の聖書箇所は城の聖実と呼ばれている有名な場所です。 За өнөөдрийн Библийн ишлэл бол далдуу модны ням гараг гэсэн тийм алдартай Библийн ишлэл байгаа. 英語ではですね、パームサンデーって言います。 За англи хэлээр бол Palm Sunday гэж хэлдэг юм こ байна. の手のひらの形をした葉っぱ、それを道路に引いたり振ったりして、イエス様を歓迎する記念の日です。 За өнөөдөр ямар тэмдэглэлт өдөр вэ гэх юм бол Есүсийг ийм гарын алга шиг ийм далбар ийм далдуу модны навчаар Есүсийг хүл дэвсээд Есүсийг урьж байгаа Есүсийг магтж байгаа гэсэн тийм баярт үйл явдал. 最近の翻訳ではですね、この城の葉ではなくて夏目足と呼ばれているそのデーツの枝と記されています。 Тэгээд сүүлийн үе орчуулга нь болохоор яг тийм далд модны гэхгүйгээр далдуу модны тийм мөчөр гэсэн тийм үгээр бас орчуулд юм байна. 日本ではほとんど夏目足ってないんですね。 За Япон улсад болохоор энэ далдуу мод баг байдаггүй. モンゴルではどうですか？ Монгол улс байдаггүй. そうですね。どちらかというと温暖な地域にあるんですね。 Өөрөөр хэлэх юм бол ийм халуун уур амьсгалтай оронд энэ мод их ургадаг. この夏目足にはイスラエルの象徴とも言われていま За す。 далдуу мод маань болохоор Израилийн бас тийм бэлэг тэмдэг бас イスラエルではこれが名産物です。 Израильд бол энэ бол маш ихээр ургадаг.
энэ мод. もし皆さんがイスラエル行くんだったらこのナツメヤシの実をですねたくさん見ることになるでしょう。 Та бүхэн хэрвээ Израиль улсад очиод тухайн оронд ургаж байгаа тэр модны одоо жимс байна уу те тэрийг бас харж болно. Авчирч. また詩編の92編の12節にはこのように書いてありますね。 За дуулал номын 92-ийн 12 дээр ингэж хэлсэн байдаг. 正しいものはナツメヤシの木のように燃え出るっていうふうに書いてあります。 За энэ дээр ингэсэн байна. Зөвхт хүн далдуу мод шиг цэцгэлж ливан дэх хуш мод шиг ургана гэж хэлсэн байна. それからです、そういうこの御言葉からナツメヤシは正義と繁栄という意味を持っています。 Тэгээ энэ үгээс ингээд авч үзэх юм бол далдуу мод гэдэг маань шудраг ёс, үнэнч байдал болоод хөгжил цэцгэлтийг илэрхийлдэг. さてこの城の誠実なんですけども、 За өнөөдрийн гарч байгаа энэ далдуу модны ариун өдөр гэж байгаа. これは復活祭の1週間前の日曜日がこの日と定められています。 Тэгээ энэ өдрийг дахин амилтын баярын өмнөх 7 хоногийг энэ өдөр ням гараг гэж тэмдэглэдэг байна. 多くの教会はこの日に城の誠実の話をしますね。 Ихэнх чуулганууд энэ өдөр далд модны ням гарагийг бас чуулгандаа бас номдол болгон ярьдаг байгаа. 私も子供の頃にですね、イエス様がロバに乗ってこのエルサレムに入るっていう話はよく聞きました。 За би баг байхдаа Есүс Христ илжгэн дээр суугаад Иерусалим руу орж байгаа гэсэн тэр Библийн ишлэгийг их сонсч ирсэн. 別の言い方をするとですね、これはエルサレム入場と言います。 За өөр үгээр хэлэх юм бол өөр аргаар илэрхийлэх юм бол Иерусалим руу орох гэсэн утгатай. イエス様何回もエルサレムに入ってるじゃないですか。 Есүс өөрөө хэд хэд удаа Иерусалим руу орсон байгаа. なんでこの時だけエルサレム入場って言うんでしょうか。 Яагаад энэ удаа те онцгойлон Иерусалим руу орж байна гэсэн тийм үгээр илэрхийлж байгаа юм бол. これは特別な意味を持ってるんですね。 Энэ бол онцгой үгийг илэрхийлж байгаа, онцгой утгыг. だから城に入るというふうに表現されます。 Тийм болохоор цайз руу орох гэсэн, оролт гэсэн бас утгатай. で、その特別な意味について4つ示したいと思うんです。 Тэгээ өнөөдөр энэ Иерусалим руу орж байгаа утга учирын талаар дөрвөн зүйл дээр та бүхэн тайлбарлаж өгье гэж бодож байна. 1つ目はイエス様がエルサレムに入るのはこれは予言の成就です。 За нэгдүгээрт нь Есүс Иерусалим руу орж ийн гэдэг утгынх нь нэгдүгээрт нь бол энэ бол иш үзүүлгийн биелэл юм а гэсэн. ヨハネの福音書の12章の15節にこのように書いてあります За ね。 Иохан 12:15 дээр ингэж хэлсэн байгаа. 次のような言葉が成就するっていうのが14節に書いてあって、 За 14 дээр нь дараагийн үг биелэлээ олно гэж 15 хэлээ. 節には恐れるな娘シオン見よあなたの王が来られるロバの子に乗ってと書いてあります。 За 15 дээр нь ингэж хэлсэн байна. Бүү Сион охин харагтун хаан чин байцан илжигний дурдан унаад ирж байна гэж бичигдсэнчлэн болов гэж. 皆さんの聖書にはそのね聖書ねモンゴル語の聖書にこの言葉がどこの箇所から来ているそういう参考の引用はありますか？ありますか？ないですか？ Та бүхний одоо Монгол орчуулгын Библиэлд яг энэ ишлэл дээр яг хаанаас нь үндсэн одоо үг нь гарч ирсэн бэ гэдэг そ байгаа こに юм. はゼカリヤ書の9章9節って書いてありますね。 За энэ дээр бол Закария номын 9:9 дээр бичсэн байдаг. じゃあゼカリヤ書を見てみましょ За бүгдээрээ Захария номыг үзье. Захария ном. う。ゼカリヤ9章9節。 Захариягийн 9:9. マラキ書の1個手前ですね。 За Захария номд энэ дээр гарсан байна. 旧約聖書の最後の一つ手前です。 За хуучин гэрээний хамгийн сүүлчийн номных нь өмнөх ном гэж. そこにですね、同じような言葉があります。娘シオンよ、大いに喜べ、娘エルサレムを喜び叫べ。見よ、あなたの王があなたのところに来る。義なる者で勝利を得、柔和な者、ロバに乗って、メロバの子であるロバに乗ってって書いてあります。 За энэ дээр Сион охиноо үлэмжихээр баярлагтун, Иерусалим охиноо ялалтын уухаа хадаагтун, үзэгтун хаан чин чам руу очиж байна. Тэр бол зөвхт ялагдашгүй даруухнаар илжиг унжээ. Илжигний төл болох дудран унжээ гэсэн. 皆さんに質問します。 За би та бүхнээс асуулт асууя. この聖書にシオンって書いてありますね。 За энэ ишлэл дээр Сион гэж бичсэн байна. シオンって何ですか？ Сион гэсэн нь ямар утга учиртай вэ? Израильのことを言ってます. イスラエル。それか山いや、ここで娘って書いてあるじゃないですか。 За энэ дээр охин гэж хэлсэн байна те. Охин гэж хэлсэн байна. Сион охиноо гэж хэлсэн байна те. そのところの場面、場所のことを表してるんじゃないですか。喜びを表してるんじゃないですか。国民のことを表してる。
私たち信じる者は神様のお嫁さんって言われてます。まずですね、一つ目、 За нэгдүгээрт нь このシオンの本当の意味は要塞という意味です。 за Сион гэдэг үгийн яг жинхэнэ утга нь болохоор цайз гэсэн утгатай байна. Цайз хэрэм. それはですね、いろんな敵から守る城のようなものです。 Тэр нь болохоор янз бүрийн дайснуудаас өөртөө хамгаалах тийм бат цайзыг хэлж байгаа. で、その代表的なところがどこですか？ За тэрнийх нь одоо төлөөлөл болж байгаа газар нь хаана байгаа вэ? Сион. シオンではなくて Сион биш гэж. エルサレムです。 Тэр нь болохоор Иерусалимыг хэлж байгаа юм. ですからシオンとエルサレムは同じ意味で使われます。 Тэгэхээр Сион, Иерусалим гэдэг нь адилхан утгатай юм а гэж. それがまず大事なことです。 Энэ бол чухал зүйл. そして次に大事なことは、 Тэгээ дараагт нь бас нэг чухал こ зүйл の байна. エルサレムは先ほど言ったように花嫁のような状態なんです。 Сая түрүү хэлсэндээ одоо Сион гэдэг маань бид Христийн бэр те Христийн сүйт бүсгүй те сүйт бүсгүйтэй адил. 花婿は誰ですか？ За хүргэн хин бэ? Хүргэн хүү. イエス様ですね。はい。そのようにしてこの娘という表現をするんです。 Яг үүн шиг охин гэсэн ийм одоо үгээр илэрхийлдэг ба. そしてここにもロバの子に乗ってって書いてありますね。 За үүн дээр илчгэн дээр суугаад гэж бас このよ хэлсэн. うにゼカリア書の予言が成就されたということです。 Яг үүн шиг Захария номон дээр эрт дээр үед бичсэн энэ иш үзүүлэг нь биелэлээ олсон гэсэн. だからまずエルサレムが舞台じゃなきゃできないことなんです。 Тийм болохоор яг Иерусалим нь яг тухайн үеийн одоо бүхэл бүтэн одоо Иерусалимыг илэрхийлж байгаа гэсэн. Тэр 2つ目は先ほど言ったようにロバに乗るということです。 за хоёр дахь чухал зүйл нь болохоор тэр илжиг унсан ロバに乗るってどういうことだか知ってますか？ За илжиг унна гэдэг нь одоо ямар Библийн одоо утга учиртай. 皆さんロバに乗ったことありますか？ Та бүхэн илжиг унж үзсэн үү? 私乗ったことあるんですよ。 Би илжиг унж үзсэн гин. でもね、ちょっとねかわいそうに思いました。 Тэгээ илжиг унаад аюу тийм илжгийг хараад аюу өрөвцөн гин. ね、大人のねこの私70キロぐらいあるんですけども、ロ Би バに бүр 乗る ингээд том と ир хүнтэй 70 гаруй килограмм хүн ちょっと жинтэй. ねなんかね重いんじゃないかなとかね。 Тэгээ илжиг ингээд өөрөө намхан учраас ингээд илжиг унахаар аюу тийм нөгөө намайг дааж байгаа болов гэсэн тийм 辛いんじゃないかなって思い илжигэн дээр одоо хүнд ачаа миний хувьд би өөрөө хүнд байгаа болов гэсэн тийм хэцүү зүйл санагдсан. ねえ、しかもこれロバの子供でしょ。 Тэгээ энэ бүр илжигний дурдан гэж хэлсэн байна. Тэгэхээр илжигний хүүхэд бүр нөгөө баг төлөв байгаа тий. ねえ、イエス様がどんなに痩せても50キロ以上あるでしょ。 Тухайд Есүс хичнээн туранхай байлаа ч гэсэн 50 кг-тай байгаа. かわいそうじゃないですか。 Тэгээ илжигний хувьд маш тийм одоо өрөвдөлтөй санагдаж байгаа. なんでイエス様はロバの子に乗ってんですか。 Тэгсэн хэрнээ яагаад Есүс илжиг унсан юм бол? 予言の成就だけではないですね。 Энэ зөвхөн иш үзүүлэг биелэлээ олсон зүйл биш байгаа. 王様は馬に乗るんです。 За хаан хүнтэй хаан морь ундаг. Хаан хүн бол морь ундаг. イエス様は王様ですか。 Есүс хаан мөн үү? 王様ですよね。 Есүс бол хаан. なのになんでロバに乗るんでしょうか。 Тэгсэн хэрнээ яагаад илжиг унж байгаа юм болоо гэж. そこにちゃんと意味があるんです。 Тэр нь маш чухал утга учир байна. これはイエス様がロバを象徴しているんですね。 Энэ дээр илжгээр Есүсийг бэлэг тэмдэг болгож байна. ロバはどういう象徴かと言ったら柔和と平和の象徴です。 За илжиг унаад ингэж гарч ирж байгаа бэлэг тэмдэг нь болохоор амар тайван болоод бас нөгөө нэг утга нь болохоор сэтгэл ийм уйрам ийм нинжин сэтгэлийг илэрхийлж байгаа. また後で説明しますけども、 За энэ тухай дараа тайлбарлая. ここでは馬じゃないんですやっぱり。 За энэ дээр яг морь бол биш байна. そして王であるような方がロバに乗るという謙遜の象徴です。 Тэгэхээр хаан болсон нэгэн илжиг унаад ирж байна гэдэг маань маш тийм даруй төлөв байдлыг илэрхийлж байгаа. そのようにしてイエス様は来られたということです。 Яг үүн шиг ийм даруугаар Есүс ирсэн гэсэн. イエス様は何のためにエルサレムに入場したんですか。 Есүс юуны яах гэж юу н Иерусалим руу орсон юм болоо? この城の誠実のエルサレムに入るってどういう意味だか知ってますか。 Тэгээ өнөөдрийн хэлж байгаа энэ далдуу модны ариун өдөр те яагаад ийм Иерусалим руу орж байгаа? Энэ ямар утга учиртай вэ? 何のためにエルサレムに入るんですか。 Яах юу н юу хийх гэж ямар зорилготой Иерусалим руу орж байгаа вэ?
十字架に作られた。そうです。十字架にかかるためにエルサレムに入ったんです。 Яг өнөөдрийн гарч байгаа энэ үйл явдал дээр загалмай дээр цовдлогдохын тулд Иерусалим руу өөрөө орж байгаа гэсэн. それはまた来週の御言葉でちゃんとそれが分かりますね。 За дараагийн 7 хоногийн номлолын цагаар үүнийг маш тодорхой үзэх болно. 今まで何回もイエス様はエルサレムに入ってきたけども、 Урд өмнө нь бол Есүс хит хитэн удаа Иерусалим руу орсон. 何回もイエス様は殺されそうになったけども、 Олон удаа Есүс бусдаар алуулах тийм байдалтай байсан. でもその時には何も起こりません。 Тэр үед юу ч өөрт нь алуулах ч юм уу те бусдаар тэр зүйл байгаагүй. でもこの時イエス様が主の誠実にエルサレムに入ってきたのは十字架にかかるためです。 Тэгэхээр өнөөдрийн ярьж байгаа энэ далдуу мөдний ариун өдөр Иерусалим руу орсон энэ зүйлээр дамжуулт загалмай дээр цовдлогдохыг イエス様は何のために十字架にかかったんですか？ Есүс юуны төлөө загалмай дээр цовдлогдсон бэ? 私たちを救うために。何から救うんですか？ Юунаас аврах юм бэ? 罪から。罪と死から救うためですね。 Гим нүгэл болоод үхлээс аврахын төлөө. そしてそれだけではありません。罪が取り除かれたら何が起こるんですか？ Түүнээс зогсохгүй биднээс гим нүгэл бидний гим нүглийг Есүс өөрийнхөө биеэр аваад түүнээс өөр бас нэг зүйл байна. Эйэний ками самата цунагаримас. そうですね。神様とつながる、すなわち神様との平和です。 Өөрөөр хэлэх юм бол бурхантай холбогдож бид нар бурхантай эвлэрхийг хэлж байгаа маа. この平和という時にまず神様との平和、つながることを神との平和と言います。 Тийм болохоор бурхантай холбогдно, бурхантай нэг болно гэдэг маань бид урд өмнө бурханаас салцсан байсан хүмүүс энэ Есүс Христээр дамжуулж бурхантай эвлэрхийг хэлж байгаа маа. ロバは何の象徴ですか？ Илжиг юуны бэлэг тэмдэг вэ гэж? 平和の象徴ですね。 Эвлэрлийн бэлэг тэмдэг гэж. 神と私たちとの平和です。 Тийм болохоор бурхантай биднийг холбож байгаа тэр эвлэрлийн そして罪から解放されて平安が与えられます。 Тийм болохоор бид нар бурхнаар бидний гим нүгэл уучлагдаад бид нар бурхантай нэгэн бий болж эв найртай болж байгаа гэсэн. そのようにしてイエス様はロバに乗ってきたということです。 Яг үүн шиг илжиг унаад Иерусалим руу орж байгаа нь ийм утга учиртай юм аа. 3つ目は 3 дугаарт нь このエルサレムに入るというのは勝利凱旋と言います。 За Есүс Христ Иерусалимд орж байгаа гэдэг нь болохоор Иерусалимыг ялалтын хаан мэт ялсан хаан мэтээр орж байгаа гэсэн. 王様はね、その自分の宮殿に住んでいますよね。 За хаан бол тэ өөрийнхөө ордонд амьдардаг. 王様が出かけたり帰ってくるのは普通のことですけども、 За хаан өөрөө одоо гадагшаа явах ч юм уу те энэ болохоор энгийн зүйл 王 гадагшаа яваад 様が буцаад ирэх юм. 王宮に戻ってくるときに群衆が迎えに来るというのはまた別のことなんです。 За тэгээд хаан өөрөө одоо хаан ихтер рүү яваад ард олон түүнийг бүр ингэж баяр хөөртэйгээр ухтаж авнаа. Энэ бол онцгой зүйл юм. 群衆が迎えに来るというのはどんな時ですか？ За ард түмэн хааныг ингэ баяр хөөртэйгээр бүр ингэж тэмдэглэж ухтаж аавна гэдэг энэ ямар үед ийм зүйл болох вэ гэж. Шүүри ууштаа. そうですね。戦争に帰ってきたで勝った時に群衆がその勝っているそのことをですね、共に喜ぶ時間です。 Тэгэхээр хаан хүн дайнд яваад ялалт байгуулад тэгээ ялалтын уухаагаад одоо цураатуулаад ирж байгааг нь ард түмэн хүлээж аваад хамт баярлахыг энэ хааны ялалтын өдөр гэж. 群衆は勝利を喜び、 Тийм болохоор ард түмэн энэ ялалтанд баярлаад 王様を称賛し、 тэгээ тэр хааныг бүр магтан алдаршуулж. そして群衆同士共に勝利をお祝いしますね。 Тэгэхээр ард түмэндээ хамт хаан өөрөө баярлж байгаа гэсэн үг. これを勝利凱旋というんです。 Үүнийг ялалтын хаан юм хот руу орж ирж байгаа гэх одоо монголоор бас яг орчуулж сайн мэдэхгүй юм л да. Ингээ хаан хүн ял байгуулад орж ирж байгаа гэсэн утгатай. ただお城に入ってくるのとは違うんですね。 Зүгээр ийм одоо цайз руу хааны ордон руу орж байгаатай өөр зүйл юм аа. ヨハネの福音書の12章の13節見てください。 За Иохан номын 12-ын 13-ыг бүгдээрээ харцгаая. 夏目足の枝を持ってきて迎えに出て行きこう叫んだ。ホサナ、祝福あれ、主の皆によって来られる方にイスラエルの王に、このように言ってますね。 За энэ дэр хэлсэн байна. Далдуу модны мөчөр барьж түүнийг угтахаар гарч Хосана эзний нэрээр ирэгч Израилийн хаан өрөөлтэй гэж хашгиралдаж байлаа гэж. さあ、このホサナってどういう意味ですか？ За Хосана гэж юу гэсэн үг вэ? Та бүхэн мэдэх үү? Шүнө намайд күрх хтод. Скуйнушид. 救い主。
ね、どういう意味でしょうね。 Ямар утгатай юм болоо. 今ですね、ホサナというと大体ハレルヤと同じ意味で使われますね。 За хосана гэхээр халелуя гэдэг бурхныг магтдаг тэрнтэй адилхан утгаар бас хэрэгжилж байна. まあこの時代も大体同じように使われています。 Тухайн үед ч гэсэн адилхан бас хэрэгжилж исэн байгаа. ね、皆さんもホサナという賛美がたくさんあるの知ってますか？ Та бүхэн хосана гэдэг магтан дуу их байдаг та мэдхүү гэд. ほとんど神様のハレルヤという意味で使われています。 За энэ хосана гэж дуулаад халелуятай бас адилхан утга. でも元々の意味は違います。 Яг үндсэн утга нь бол өөр утгатай. 私たちを救ってください。 Тэр нь болохоор биднийг авраач гэсэн утгатай. それがだんだんそのように実現していってホサナというふうに言われるようになった。 Тэр нь ингээд ハレルヤに近いことになったんですね。 улам бүр ингэж одоо өөрчлөгдөд халелуя гэдэг одоо бурхныг магтаж гин гэсэн үгтэй ойрхон болсон гэж. ね、祝福あれという言葉、これは勝利者への褒め言葉です。 За ерөөлтэй гэдэг үг энэ болохоор ялсан хүнийг магтаж байгаа гэсэн утгатай. 先ほどゼカリヤ書の9章の9節に義なるもので勝利を得って書いてありますね。 За энэ дээр Закария 9:9-д бичсэн байна те. Тэр бол зөвхт ялагдшгүй гэсэн. 勝利宣言してますね。 Энэ бол ялтаа бүр тунхаглаж гин гэсэн. でも皆さん思い出してください。 Та бүхэн эргэн санаарай. この城の誠実は十字架にかかる前じゃないですか。 Тэгээ өнөөдрийн энэ далдуу модны ариун өдөр гэдээ ярьж байгаа энэ өдөр бол ялалт байгуулахын өмнөх тэр үйл явдлыг хэлж байгаа. 罪からの勝利宣言するには早いじゃないですか。 Бидний гим нүглөөс аврахын тулд тэр ялалт байгуулахтай арай урд өмнө болоогүй зүйлийг хэлж байгаа гэсэн. どうしてこれが勝利なんでしょうか。 Болоогүй зүйлийг яагаад ялалт гэд хэлээд байгаа юм болоо гэд. これから勝利をするという予言的な意味を持ってるんです。 Тэгэхээр би одоо ялалтыг байгуулна гэсэн тийм иш үзүүлгийн те урдчлан хэлсэн тийм үг. イエス様がエルサレムに入ってくれなかったら Хэрвээ Есүс Христ Иерусалим руу ороогүй байсан бол 十字架はありません。 загалмай бол байхгүй байсан. 勝利もありません。 Ямар ч ялалт байхгүй байсан. ですからこれはもう人々は知らないけども勝利宣言してるんですね。 Тэгэхээр тухайн үед байсан хүмүүс Есүсийг магтажсэн. Тэр магтаал нь ямар утга учиртайг мэдэхгүй байсан ч гэсэн ялалт байгуулна гэсэн тэр зүйлийг хүмүүс мэдэхгүйгээр хийжсэн. 4つ目は Дөрөвдүгээрт нь 再臨のイエス様の姿の前兆です。 тэгэхээр дахин ирэх Есүсийн дүр төрхийг харуулсан тэмдэг юм а гэж. イエス様が再臨されるときに Есүс Христ энэ дэлхий дээр дахин ирэх үед 全世界の王として君臨されます。 бүх дэлхийн хаан болж энэ дэлхийг хаанчлах болно. その時は本当に馬に乗ってくるでしょ Тэр үед жинхнээсээ морь унаад ирэх байхаа гэж. う。真の王様になるからですね。 Жинхэнэ бүр хамгийн дээд жинхэнэ хаан болж ирнэ. 今はイエス様を王と認めない人もいれば認める人もいるという状態ですけども、 Одоо Есүсийг өөрийнхөө хаан гэж хүлээн зөвшөөрч байгаа хүн байна. Эсвэргээрээ хаан гэж хүлээн зөвшөөрөхгүй хүмүүс ч гэсэн байгаа. イエス様が再臨された時には Харин Есүс Христ дахин ирэх үед イエス様を王として迎える人だけが住む国です。 Есүс Христийг хаан гэж хүлээн зөвшөөрсөн тэр нэгэн дээр Есүс өөрөө ирэх юм а гэж. ですから私たちもイエス様をお迎えするんですね。 Тэгэхээр бид нар итгэгч бид нар Есүсийг яг тэр ирэх үед нь ухтаж авах юм а. だから私たちですね、復活してまず最初にすることをよく覚えておいてくださいね。 Тийм болохоор Христ итгэгч бид нар дахин амьлаад хамгийн түрүүнд юу хийх вэ? Энэ зүйлийг та санаж イエス аваарай. 様が来られた時私たち復活するでしょ。 Есүс Христ дахин ирэх үед бид нар дахин амьлах болно. その時にまずすることなんでしょう。 Яг тэр үед хамгийн түрүүнд хийх зүйл бидний хувьд юу вэ гэдэг. Сайбан 違います。 сабак биш гинэ. まず私たちがやることなんでしょう。 Хамгийн түрүүнд бидний хийх зүйл юу вэ гэж. Самбиをする. そうですね、賛美すること Яг です үнэн бид нар эзнийг イ магтах エス юм аа. 様を王として迎え入れて Есүс Христийг хаан гэж хүлээн зөвшөөрөөд 賛美することです бид ね。 нар өөрсдөө магтаалыг өргөж магтах юм аа гэж. 皆さんその準備できてますか？ Та бүхний зүрх сэтгэл тэр бэлтгэл хийгдсэн байна уу гэж. 私たちですね、復活の喜びね、 Бид нар дахин амьлалтын баяр хөөртэй дүүргэгдэж 私いつも考えるんですよ。 би тэр зүйлийг байнга боддог. 墓の中から蘇る。 Би одоо хэрвээ нас бараад бусанд орсон бол Есүс Христ ирэхэд би амьлах болно гэж. 教会に多くの兄弟姉妹たちがいる墓からみんな蘇る。 Манай чуулганы олон ах дүүс тэр одоо бошны газар бүгдээрээ дахин амьлах で、 болно. 聖書の中にはですね、まず蘇って空中に上げられて主と会うって書いてあるでしょ。 Тэгэхээр Библиэлд юу гэж үтсэн байдаг вэ гэхээр Есүс ирэх үед итгэгчид
бүгд амьлаад тэнгэр өөрт агаар дээр өргөгдөх болно гэж бичигдсэн байдаг. 蘇った時にですね、兄弟姉妹たちがもう墓の近くにいるわけですよ。 Тэгэхээр яг тэр үед бидний итгэгч ахын дүүс нар бүгдээрээ хамт байх болно. これはね、喜びの時だと思うんですね。 Энэ бол үнэхээр энэ тэр гайхалтай баяр хөөргийн үе гэж бодож. イエス様信じてよかったね。 Есүс Христэд би итгээд ямар үнэхээр азтай вэ? Би Есүс Христ итгэснээр ямар ёроолтой вэ гэж. 約束通り蘇ったね。 Үнэхээр Бурхны амлалтын дагуу дахин амьсан байна. もうお互いにですね、もう手を取り肩を組みながら喜んでると思うんですよ。 Үнэхээр би биенийх гарыг бариад мөрөн дээр нь тавиад үнэхээр хамтдаа баярлах байхаа гэж. もうその幸せをですね、噛み締めたいなと思うんですね。 Тэр ад жаргалыг үнэхээр би мэдрэмээр байна гэж. でも空中に引き上げられるんです。 Яг тэр үед бид нэр агаар дээр өргөгдөх болно гэж. そしてイエス様に会うんですよ。 Тэгээд Есүс Христээр уулзах болно. この瞬間はちょっとの間だけです。 Энэ үйл явдал үнэхээр агшин зүр болно гэж. あっという間に空中に引き上げられて、 Үнэхээр тэр агшин зур үнэхээр тэнгэрт өргөгдөд イエス様の前に出るんですよ。 Есүсийн өмнө очих болно. 私たち忘れませんか？ Тэр үед бидэнд нэг зүйлийг мартахгүй юу? よかったね、よかったねってみんなでこうね、肩ね、抱き合いながら言いながらね。 Тэгээ бүгдээрээ ингээд үнэхээр ямар сайхан юм бэ? Үнэхээр дахин амьсан штэ гэдэг тэр баяр хөөр дунд. 引き上げられていくんですよ。 Тэгээд бид нэр бүгдээрээ өргөгдөх болно. イエス様見た時に、はーって気づいて、 Тэгээ Есүсийг харах үед оо Есүс байж тээ гэж анзаараад なんか圧倒されて何していいか分かんない。 тэгээ бүр ингээд бүр алмаарай те юу хийхээ мэдэхгүй болж магадгүй. 心に覚えてくださいね。 Тэр үед та өөрийнхөө зүрх сэтгэл бодоорой гэж. 復活したらイエス様を賛美しよう。 Бид нэр дахин амьлах үедээ Есүс Христийг алдаршуулж магтах こ юм の аа. 城の誠実のように、ホサナ、ホサナと、 Өнөөдөр яг гарч байгаа шиг те далдуу модны энэ ариун өдөр те хузаана гэд эзнийг もう магтацгаая. このね、葉っぱを大きく振って、ホサナ、ホサナって。 Тэр далдуу модны мөчрийг бариад те бүр ингээд гараараа ингээд савлаад бүр эзэн минь ээ хузаана гэд магтацгаая гэж. 忘れないでください。 Энэ зүйлийг бүү мартаасай. そういう時が来るんです。 Энэ үед заавал ирэх болно. そして私たちはそのために今もイエス様を王として迎え入れなければなりません。 Тэхийн тулд бид нар яг одоо таны зүрх сэтгэл та бурхныг хаан болгож өөрийнхөө зүрх сэтгэлд урьж оруулаарай. 王として従っていきますか？ Хаан Есүсийг хаан болгож та түүний үгийн дагуу дагалдаж явах уу гэж. アメン。 Амен. そしてイエス様をいつも救い主として賛美していますか？ Есүс Христийг та үргэлж миний аврагч эзэн гэж та магтаж байна уу гэж. 教会に来る時のクリスチャンだけね、来る時だけのクリスチャンにならないようにしましょう。 Та зөвхөн цуглаанд ирэхдээ л христчин хүн бүү болоосай гэж хүсэж байна. あなたが家にいる時もイエス様を王としていく。 Та өөрийнхөө гэртээ байхдаа ч гэсэн Есүс Христийг өөрийн хаан болгож өргөмжлөөсэй гэж хүсэж あ байна. なたが家事をしている時もイエス様を賛美し、 Та өөрийнхөө гэртээ гэрийн ажлыг хийж байхдаа ч гэсэн Есүсийг хаан болгож あ магтаасай な гэж たが хүсэж 仕 байна. 事をしている時もイエス様のことをいつも思い出し、 Та өөрийнхөө ажлыг хийж байхдаа ч гэсэн Есүсийн тухай бодож өөрийнхөө ажлыг хийгээсэй гэж хүсэж байна. イエス様のために生きていきましょう。 Есүс Христийн төлөө бүгд амьдарцгаая. さあ、このような大きな意味を持っています。 Яг үүн шиг ийм агуу утга учирыг агуулсан イエス байна. 様がこのロバに乗ってエルサレムに入場するというすごい意味を持ってますね。 Тийм болохоор Есүс Христ илжигэн дээр суугаад Иерусалим руу орж байна. Dem- Энэ бол агуу утга учиртай зүйл. でもエルサレムの人々は何にも知りません。 Энэ зүйлийг Иерусалимд байсан хүмүүс юу ч ойлгоогүй. 何にも知らないでイエス様を王として称賛してるんですね。 Юу ч ойлгоогүй, юу ч мэдэхгүй байсан ч гэсэн тэр хүмүүс Есүсийг хаан болгож өргөмжилж исэн. それはただラザロがよみがえって Тэр нь зөвхөн Лазарыг дахин амьлуулснараа イエス様がそういうこのね、自分たちにいいことをしてくれるような人、そんなような意味が持ってたんでしょ тухайн う үед。хүмүүс Есүсийг алдаршуулж магтаж байсан ч гэсэн Лазарыг амьлуулсан энэ бол агуу нэгэн гэдгийг л хүлээн зөвшөөрчихсөн. イエス様はそれですね、この民衆がですね、ホサナホサナってうるさいもんですから、 Тэгэхээр тухайн үед байсан ард түмэнтэй ард олон Есүсийг хусаана гэж маш их ингэж чанга дуу чимээ гаргаж そ ирсэн. れを面白くない人はですね、黙らせてくれってイエス様に要求します。すいません. それを面白くなく思ってる人がいるんですね。 Тухайн тэр үйл явдлыг хараад ямар ч сонирхолтой хүмүүс байсан байгаа тухайн үед. ちょっとイエス様に妬みの気持ちを持っている人です。 Тэр хүмүүс ямар зүрх сэтгэлээ байсан бол Есүсийг үзэн ядчихсан. そしてイエス様にですね、この群衆を黙らせろっていうふうに要求するんですね。 Тэр үзэн ядчихсан хүмүүс Есүст хандаад энэ ард түмнийг чимээгүй байлгаач гэж хүсэж байсан ба.
他の福音書にそのように書いてあります。 Өөр ном дээр бас энэ зүйлийг бичсэн байдаг. その時イエス様は何て言ったか知ってます Тэр か？ үед Есүс юу гэж хэлсэн бэ? Та бүхэн мэдж байна уу? もしこの人たちを黙らしたらこの石が神様を褒めたてますってあ、そうです。 тэгж хэлсэн маа тий. ということは Тэр нь ямар утга учиртай вэ? 自分たちの意思じゃなくて神様がそうさせたっていうことなんです。 Тэгэхээр тэр хүмүүс өөртөө хийсэн зүйл биш, яг бурхан тэр хүмүүст хийлгсэн зүйл байгаа. 彼らは知らないでイエス様を褒めたたえてるんです。 Тэгэхээр Иерусалимд байсан хүмүүс өөртөө ч мэдлэхгүйгээр Есүсийг магтаж で байсан. も神様 Алдаршуулж байсан. は城の誠実にイエスがどんな方であるかを示したんです。 Тэгэхээр яг энэ ариун өдөртөө бурхан Есүсийг ямар нэгэн бэ гэдгийг ард олонд мэдүүлсэн 人 юм. 々はホサナホサナイエス様ホサナとですね歓迎しました。 Тэгээ ард олон бүр үү олноор Есүсийг хусаана гэж алдаршуулж магтаж байсан. でもこの人たちがですよ、 Харин この褒 ингэж めたたえた магтажсэн 人たち хүмүүс が байна. 5日後にイエス様に十字架にかけろと言います。 5 өдрийн дараа Есүсийг загалмай цовдол гэж орилж исэн. 恐ろしいことですね。 Энэ бол үнэхээр аимшигтай зүйл. 理解しがたいことですが、 Үнэхээр үүнийг ойлгохын аргагүй ч гэсэн それが人間なんです。 энэ ийм зүйлээр дамжуулж хүн гэдэг ийм юмаа гэдгийг харуулж байна гэж. それをことをちょっと私たちでちゃんと覚えておかなきゃいけま Бид せん нар。ч гэсэн энэ зүйлийг бас үүнээс суралцах. かつてはイエス様素晴らしいと、ね、イエス様を信じていても、 Урд өмнө нь Есүсийг эзэн минь та ямар гайхалтай вэ? Эзэн минь ээ гэд итгэж ирсэн хүмүүс イエスなんかもう私には関係ないという人が現れるかもしれません。 харин хизээ нэгэн цагт Есүс надад ямар ч хамаагүй гэсэн тийм хүн гарч ирж магадгүй. それが人間の罪深さなんです。 Тэр бол хүний хүнд байдаг тэр гим нүглийн үнэхээр тийм гүн гүнзгий гмийн тийм одоо өөрийнх нь мөн чанар юм аа. もしかしたらあなたがそのようになってしまうかもしれません。 Та ч гэсэн тийм болж магадгүй шүү гэж. ですからいつも何をしなければいけないんでしょうか。 Тийм болохоор бид нэр юу хийх ёстой вэ гэж. イエス様を見つめていくことです。 Тийм болохоор бид нэр үргэлж Есүсийг харж явах ёстой юм аа. ヘブル人の手紙の12章の2節にこのように書いてありますね。 Еврей 12-ийн 4 дээр ингэж хэлсэн байдаг. 信仰の創始者であり完成者であるイエスから目を離してはいけません。 Итгэлийг эхлүүлсэн Есүсээс хараагаа бүү салга гэж хэлсэн байдаг. 皆さんこの聖書の言葉ぜひ覚えておいてください。 Энэ Библийн ишлэгийг та бүхэн цээжлээсэй гэж хүсэж байна. いつもイエス様から目を離さないんです。 Үргэлж бид нар Есүсээс хараагаа салгаж болохгүй юм аа. 皆さんもしかしたらですね、イエス様を信じて教会に来てですね、そしてその教会の生活を歩みながらですね、教会を見てしまうかもしれません。 Бид нар Есүст итгээд чуулганд ирээд чуулганы одоо итгэгчийн амьдралаар амьдраад ингээ явж хоорондоо зөвхөн та чуулганыг л хараад байна уу? 教会でですね、人が増えるとやっぱり信仰もね、なんか豊かになったような気持ちになっちゃうんですよ。 Зарим үед бидний ахын дүүс одоо бүгдээр ингээ олуулаа эзэнт хүндэтгэл мөрөглийг өргөөд энэ зүр сэтгэлээр та дүүргэгдээд тэр зүйлд та баярлж байна уу? ああ、リバイバルだとですね、喜んじゃうかもしれません。 Оо ямар их олуулаа цугларсан байж тээ ямар гоё юм бэ гэд баярлж магадгүй тийм ээ. でも本物の信仰は違います。 Харин жинхэнэ итгэл бол өөр юм аа гэж. たとえ人が少なくなっても、 Хичнээн бид үнэхээр хүн цөөхөн болсон ч гэсэн イエス様を見つめてます。 Есүс Христийг бүгдээр харцгаая гэж. どんなに教会が苦難の中にあっても Бидний чуулган Монгол чуулган минь бэрхшээл донд явсан ч гэсэн 礼拝します。 бүгдээрээ эзэнт хүндэтгэл мөрөглийг өргөцгөөё. ねえ、私を教えてくれた牧師はそのことをきちんと教えてくれました。 Надад зааж исэн миний чуулганы пастор энэ зүйлийг бидэнд үнэхээр маш сайн зааж өгсөн. いや皆さんね、この建物を見るとね、もうなんか神様この祝福してくださったというふうに皆さん分かりますね。 За энэ чуулганы барилгыг ингээ харахтаа та бүхэн өөх ямар гоё байшин бэ те ямар гоё чуулган бэ бурхан намайг өрөөх байхаа гэсэн тийм сэтгэлтэй болж магадгүй. でも私を教えてくれた牧師はこのように言いました。 Харин надад зааж исэн надад сургаж исэн пастор бол ингэж хэлж исэн. 教会は建物の大きさや豪華さではありません。 Чуулган гэдэг бол барилгынх нь үн том болоо те барилгынх нь гоё сайхандаа болдгоо маа. イエス・キリストがあなたの中にいるかどうかです。 Харин таны зүрх сэтгэлд Есүс Христ байна уу үгүй юу? それが教会です。 Энэ бол чуулган юм аа гэж. 私はそのことを経験しました。 Би энэ үгийг үнэхээр би өөрөө биеэрээ じゃあ мэдэрч なんでこん амсан. な大きな建物建てたんだ、 За яагаад тэгээ ийм том чуулган ингээ барьсан юм бэ гэж. 矛盾してないかってですね思いませんか。 Үүнээс болоод ингээд өөр зүйл өөр сэтгэлтэй болж магадгүй юм. 私たちの建物の目的はただ一つ。
бид нар энэ чуулганыг барьсан зорилго ганцхан байгаа. 礼拝するために建物を建てたんじゃありません。 Бид нар хүндэтгэл мөрөглийг өргөхийн тулд энэ чуулганыг энэ 自分たちの実力を自慢するために建てたんではありません。 өөрийнхөө одоо нэр төрөө тий өөрийнхөө хийж чаддаг юм а бусдад гайхуулахын тулд энэ байгууламжийг бариагүй юм аа. ここにあなたの救いがあると示すために建てたんです。 Энэ газар таны аврал байна гэж итгэж илчлэгдэж харагдаасаа гэсэн одоо тэр зорилго дээр энэ чуулган байгуулагдсан гэж. そういう人が必ずたくさん起こされると信じて建ててるんです。 Тэр аврагдах хүмүүс улам бүр энэ чуулганаар дамжуулж олон хүмүүс аврагдана гэж итгэж байгаа. ここを建て始めた時には Энэ чуулганыг барьж эхлэх үед 50人もいませんでした。 манай чуулган 50 хүн баг байхгүйсэн. それでも信じて始めたんです。 Тэгээд тэгсэн ч гэсэн бид нэр 50 хүн байхгүй байсан 50 гаруй хүнтэй байсан ч гэсэн итгэлээрээ бид нэр итгэж өдий хүртэл ирсэн. 日本では教会がどんどんもうなくなっていく。 Японд чуулганууд ингээд баригдсан ч гэсэн ар араасаа бүр ингээд устж идэг. Байхгүй болдог. 牧師もいなくなっていく。 Тэгсэн ч гэсэн бас пасторууд нь байхгүй болдог. 信徒もどんどん減っている。 Итгэгчид ч гэсэн бүр багаар багасч идэг. それは何度も聞きますよ。 Энэ зүйлийг би маш их сонсдог. でも私には神様から御言葉を与えられてるんです。 Гэсэн ч гэсэн бурхан надад өөрийн үгээ өгсөн. ローマ人の手紙の1章の16節に Ром 1-ийн 29 дээр 福音はすべての人を救う神の力です。 аврал гэдэг маань бүх хүмүүсийг аврал бол бүх хүмүүсийг аврах хүч чадалтай юм а гэж хэлсэн. どんなに日本の選挙が厳しくても Японд авралын зар тарааж байгаа мишнерүүд хичнээн сул дорой байсан ч гэсэн 私たちの信じている福音は人を救うんだ。 бидний итгэж байгаа энэ сайн мэдээ бусдыг авардаг юм а гэж. 東京モンゴル教会もそうです。 Токио дэх Монгол чуулган ч гэсэн адилхан. どんなに私たちの胸が小さくても Бидний сугларч байгаа бидний хүмүүс хичнээн цөөхөн ч гэсэн どんなに私たちがですねまだ未熟であっても бидний цуглаж байгаа хүмүүс бид нар төлөвшөөгүй сул дорой байсан ч гэсэн 福音はすべてのモンゴル人を救う力なんです。 бурхны сайн мэдээд бүх монголчуудыг аврах хүч чадал байгаа юм а гэж. それはあなたの中にイエス様がいるからです。 Яагаад гэвэл таны зүрх сэтгэл дотор Есүс Христ байгаа учраас тэр зүйл бий болох юм а гэж. 教会はイエス様が内在するところですよ。 Чуулган гэдэг маань Есүс Христ өөрөө оршин байдаг газар юм а гэж. それをいつも私たちはしっかり掲げていかなくてはいけません。 Тийм болохоор тэр зүйлийг бид нэр үнэхээр зүрх сэтгэлдээ батаас бат оруулах хэрэгтэй юм а гэж. 目に見えないイエス様を掲げていくことです。 Бид нар бидний нүдэнд харагдахгүй тэр агуу бурхан гэснийг бид нар харж явах хэрэгтэй юм а. 今年の復活祭は4月の5日です。 За энэ жилийн дахин амилтын баяр 4 сарын 5-ны өдөр болно. そして城の誠実は3月29日です。 За түүнээс өмнө 3 сарын 29-нд нь Далдуу модны ариун өдөр гэсэн энэ ариун өдөр болох юм байна. この城の誠実から十字架にかかる1週間を受難週と言います。 За түүний дараах зовлонгийн 7 хоног гэж бас өдөр байдаг. Тэр нь болохоор энэ одоо Далдуу модны Ням гарагийн дараагийн 7 хоногт нь зовлонгийн 7 хоног болно гэж. 英語ではパッションウィークと言います。 За үүнийг англи хэлээр Fashion Week гэж хэлдэг юм байна. それを調べてみると分かると思います。 Энэ зүйлийг та бүхэн хайж үзвэл 私はこの受難週にですね、朝食を食べないようにしています。 За би энэ зовлонгийн 7 хоногт юу хийдэг вэ гэхээр өглөөний хоолоо идэхгүй мацаг барьдаг ба. 私は毎朝欠かさず朝食食べる人なんです。 За би бол өглөө бүр хизээж алгасахгүйгээр өглөөний цайгаа そし уудаг. てでもそのね、朝食食べないというのは私にとっては辛い、結構辛いんですね。 Тэгээ миний хувьд өглөөний цайгаа уухгүй байна гэдэг маань миний хувьд маш их хэцүү зүйл. 今の若い世代の人たちはですね、朝ごはん食べない人多いですけども、 Одоо залуучууд те өглөөний цай уухгүй хүмүүс их байдаг болсон юм шиг байна. 私にとってみれば朝ごはん食べないのはすごく辛いんです。 Харин миний хувьд бол өглөөний цай уухгүй байна гэдэг маань надад бол маш хэцүү зүйл ээ. でもこの時こそイエス様の悩みを覚えていきたいんですね。 Гэсэн ч гэсэн тэр зүйлээр дамжуулж би мацаг барьснараа Есүсийн зовлон ямар их зовж хэцүү тэр зовлонгийн 7 хоногийг амссан бэ гэдгийг би өөртөө мэдхийг хүссэн юм а гэж. 人々はイエス様を喜んで迎え入れてくれましたね。すいません. 人々はイエス様を喜んで迎え入れたのが
白の誠実ですね。 За өнөөдөр энэ дээр хэлж дээ далдуу модны мөчөр бариад хүмүүс Есүсийг баяр хөөртэйгээр ухтан авч байна. イエス様の心は違います。 Харин Есүсийн зүрх сэтгэл өөр байсан. 十字架に向かうために入ったんです。 Яагаад тийш орсон бэ гэвэл загалмай цовдогдлохын тулд тэр Иерусалимээр орсон. 人々の称賛はイエス様にとっては辛い言葉です。 Бусд хүмүүс Есүсийг өөрийг нь магтаж байгаа, алдаршуулж байгаа тэр зүйл нь харин Есүсийн зүрх сэтгэлд маш тийм хэцүү эсрэгээрээ тийм хэцүү шаналтай зүйл байсан. そのような苦しみを1週間味わうわけですね。 Энэ зүйлийг 7 хоног энэ зовлонгийн 7 хоног энэ 7 хоногоор дамжуулж ですから皆さんもぜひお勧めします。 та бүхэн ч гэсэн энэ зовлонгийн 7 хоногийг この өөрсдөө 受 мэдрээсэй 難 гэж 週の байна. 時に Яг энэ зовлонгийн 7 хоногийн өдрүүдээр イエス様の悩みを覚えてください。 Есүс Христ хэрхэн зовж байсан тэр зовлонг та мэдрээсэй гэж хүсэж байна. イエス様の救いを信じる習慣となりますように。 Есүс Христ итгэх тэр итгэлийн тэр гайхалтай агш нь таны зүрх イエス сэтгэлд 様を思う1週間になるように。 Есүс Христийг бодож тунгаах тэр 7 хоног болно. ぜひ今から自分でですね、スケジュールに入れてみてください。 Тийм болохоор өөртөө 7 хоног 3 сарын 29-ний дараагийн 7 хоног болохоор зовлонгийн 7 хоногоо гэж. 皆さん та の бүхэн өөртөө скежүүлдээ 皆さんがね、日々祈っていること、それも大事ですけども、 はい。そのね、日々祈ってると思います。 Та бүхэн өдөр бүр бурхан залбирдаг гэж бодож байна. でもその1週間はですね、祈りをもっと増やしていきたいと Харин 願い тэр ます、ね。 зовлонгийн 7 хоногт бүр зориулт гаргаад та бүр үнэхээр залбирлаар дүүрэн байгаасаа гэж хүсэж байна. そこにイエス様の愛と恵みが溢れてくるでしょう。 Тэр зүйлээр дамжуулж бурханы хайр болоод нэгүслэл таны дотор дүүрэгдэх болно. 自分がどのように救われたかということがもっと分かってくるでしょう。 Би бурханаар яаж аврагдсан те бурханаар би ямар агуу зүйлийг хийж аврагдсан бэ гэдгээ та өөрийнхөө зүрх сэтгэлдээ мэдрэх болно. そしてこの主の誠実のようにではなく、 Өнөөдрийн ярьж байгаа энэ далдуу модны ариун өдөр шиг биш. 心からイエス様を歓迎できるでしょう。 Тэр хүмүүс зүгээр далдуу мод бариад баярлж исэн шиг биш. Харин та өөрөө зүрх сэтгэлдээ бурханыг баярлаж хүлээж аваасаа гэж хүсэж байна. お祈りいたしましょう。 Залбирцгаая. 天の父なる神様、 Тэнгэр дэх бурхан эзэн минь ээ. 御子イエス様を私たちのために送ってくださって感謝いたします。 Та өөрийн цорын ганц үнэхээр хайртай хүүгээ бидний төлөө энэ дэлхийд ирүүлсний төлөө талархаж байна. 神は実にその一人子をお与えになったほどによう愛された。 Үнэхээр та тэр цорын ганц хүүг илгээсний учраас энэ дэлхий хайрлагдсан мөлий. それは御子を信じる者が一人として滅びることなく永遠の命を持つためである。 Хүүд итгэгч аливаа хүн мөхөхгүй харин мөнх хамтай болно гэж хэлсэн мэд. イエス様が私たちのために Есүс Христ бидний төлөө 十字架に向かってくださったことを感謝いたします。 загалмай руу үнэхээр өөрөө алхаж байсны төлөө талархаж байна. 人々がイエス様を褒めたたえても Иерусалимд байсан хүмүүс Есүсийг магтан алдаршуулж байсан ч イエス様の心は動きませんでした。 Есүс Христийн зүрх сэтгэл огт хөдлөөгүй юм аа. ただひたすら人々を救うために十字架に向かっていきました。 Харин өөрөө тэр зорилгыг биелүүлэхийн тулд үнэхээр загалмай цовдлогдохын тулд тэр үнэхээр төвчж байсан мөлий. イエス様はその予言を成就するために Есүс Христ бол тэр үнэхээр иш үзүүлгийн биелэл болохын тулд явсан мөлий. 神様のその救いが完成するために Үнэхээр бурхнаар төлөвлөсөн тэр төлөвлөгөөг би бүрэн гүйцэтгэхийн тулд хийсэн мөлий. この1週間を歩んでいかれました。 Үнэхээр энэ зовлонгийн 7 хоногийг өөрөө туулж ирсэн мөлий. 私たちはそのようにして救われたのです。 Бид энэ үнэхээр энэ агуу зүйлээр дамжуулж аврагдсан мөлий. 私たちはただ信じるだけで救われるという恵みをいただいています。 Бид зөвхөн итгэх юм бол аврагдана гэсэн энэхүү нэгүслэлээр бид нар аврагдсан мөлий. この素晴らしい恵みを忘れず、 Үнэхээр танаас өгөгдсөн энэ гайхалтай нэгүслийг мартахгүй тул これから主と共に生きることができますように。 цаашдаа бидний амьдрал эзэнтэй хамт алгадаг байхад 主のために生きることができますように。 эзний төлөө амьдрдаг байхын тулд 主の栄光を表していくことができますように。 эзний алдрыг харуулдаг байхын тулд 主の福音を伝えることができますように。 эзний сайн мэдээг дамжуулдаг байхын тулд 主を本当に迎えることができるように、 эзнийг үнэхээр чин сэтгэлээсээ хүлээн угтан авдаг байхын тулд いつもあなたを見つめ続けます。 үнэхээр үргэлж таныг бид ширтэн харах болно. 主よどうぞ来てください。 Эзэм нь та бидний дунд өөр оршин байж өгөөч. 私たちの霊の中に、 Бидний сүнс дотор 私たちの魂の中に、 бидний сүнслэг оршихуй дунд 私たちの心の中に、 бидний зүрх сэтгэл дотор
主の思いがますます溢れますように。 Эзний хүсэл улам илүү дүүрэгдэх өгөөч. そして感謝と喜びをいつも捧げていくことができま Үргэлж す。 тань талархсан зүрх сэтгэлээр баяр хөөртөө танд үнэхээр өргөхөд туслаач. 信仰の創始者であり完成者であるイエスから目を離しません。 Үнэхээр итгэлийг эхлүүлсэн үнэхээр бүгдийг дүүргэгч нэгний дотор хамт байхад どうぞ主を導いてください。 эзэм та биднийг удирдан чиглүүлж өгөөч. 東京モンゴル教会が Токио Монгол чуулган イエス様を見つめ続けて、 Есүс Христийг шүтэн хардаг. この素晴らしいイエス様に従って、 Үнэхээр энэ гайхалтай Есүс Христ дагаж イエス様の素晴らしい弟子となって、 Есүс Христийн үнэхээр гайхалтай дагалдагч болоход イエス様の素晴らしい福音を伝えて、 Есүс Христийн үнэн зөв тэр гайхалтай сайн мэдээг тараадаг нэг この日本に住む多くのモンゴル人に、 Японд амьдарч байгаа олон монголчуудад また日本に住む日本人にも、 Японд амьдарч байгаа Япон хүмүүс ч гэсэн またこの地に住む多くの人々にも энэ газар нутаг дээр амьдарч байгаа олон хүмүүс 福音を伝えさせてください。 сайн мэдээг тараадаг нэгэн байлгаж өгөөч. モンゴルに帰る時がある時ならあるならば、 Бид үнэхээр их нутаг руугаа Монгол буцсан ч гэсэн 主よ私たちを用いください。 та биднийг хэрэгжилж өгөөрэй. 今日もお一人モンゴルに帰られる姉妹がいます。 Бидний дунд үнэхээр өнөөдөр Монгол буцаж байгаа итгэлийн ахын дүүс байгаа. 奈良姉妹をどうぞ覚えてください。 Та нараа ихчтэй хамт байж өгөөрэй гэж залбирanгуй. 彼女は病気と戦っています。 Үнэхээр тэр эмэгтэй өвчин зовлонтой үнэхээр амьдарч байна. また障害を持つお子さんと共に歩む苦難にあります。 Үнэхээр хүүхэд нь үнэхээр баг балчирч гисэн өвчтэй үнэхээр хүүхдээ өсгөж явж どう явж ぞ байгаа. 神様、彼女の上に聖霊を望ませてくださって、 Эзэн минь үнэхээр тэр ихчийн дээр та ариун сүнсээр дүүргэж өгөөч. そのモンゴルの地でも Үнэхээр Монгол нутагт байхад нь あなたが励ましてくださいます。 та урамшуулж өгөөрэй гэж залбирanгуйч байна. そして栄光を表してくださいます Та。өөрийнхөө алдрыг тэр хүнд харуулж өгөөрэй гэж залбирангуйч байна. また日本にもう一度来るときに Дахин Япон улсад ирэх үед あなたの御業をなしてくださいますように、 та өөрийн агуу ажлаа тэр хүний дотор 彼女の хийж がん өгөөрэй. を癒し、 Та түүний хор тавдрыг эдгэж өгөөрэй. またお子さんにある脳の障害を癒し、 Түүний хүүд үнэхээр байгаа тэр тархины эдисийн эргэтэн та эдгэж өгөөрэй. 共に親子揃ってイエス様を信じ、 Үр хүүхдтэйгээ хамт эзэн танд итгэж 永遠の命を獲得し、 мөнхийн тэр амийг хүлээн авч また多くの人々に証人として用いてください олон ますよう олон に。 хүмүүс тэр таны гайхалтай гэрчлэлийг харуулдаг нэг болгож өгөөрэй гэж 今日 залбирanгуй. このようにして私たちが共に歩めたことを本当に感謝します。 Үнэхээр бидэнтэй хамт энэ өдөр үнэхээр залбирах боломжийг өгсөний төлөө талархаж 主 байна. がここにおられる一人一人を用いてくださることを本当に感謝いたします。 Тэгэхээр Монгол чуулганд ирж байгаа хүн нэг бүрийгтэй өөртөө хэрэгжилж байгаагийн төлөө талархаж байна. 主よさらに Улам мэлүүгээр эзэн минь ээ. 聖霊を注ぎ、 Та бидний дунд ариун сүнсийг Чикара дүүргэж өгөөч. ватаа. Та бидэнд хүч чадлыг өгөөч. 福音をもっともっと伝える力を与えてくださいますように。 Эзэн минь бидэнд таны сайн мэдээг дамжуулах тэр улам илүү хүч чадлыг дүүргэж өгөөч. 主をどうぞ導いてください。 Эзэн минь та удирдан чиглүүлж өгөөрэй. あなたのその栄光を見るのを待ち望んでいます。 Таны алдрыг харахын тулд бид нар хүсэн хүлээж байна. 自分たちの栄光にしないでください。 Үнэхээр бидний хүнд алдар нь бүү очоосаа гэж хүсэж байна. 何か得てもいつも主に栄光を返すことができるように。 Үнэхээр бидэнд үнэхээр олон танаас ивэл өрөөл ирсэн ч гэсэн тэр алдар нь эргээ танд очиход いつも тадлаа. イエス様のようにへり下って歩めるように。 Үргэлж таны өмнө үнэхээр бид нар үнэхээр өвдөх сүгдэг いつ даруухнаар もイ таны エス өмнө 様が天 явуулаа. の父に栄光を返したように、 Үнэхээр бурхан та өөрөө амьд эзэнд үнэхээр алдрыг өгж исэн шиг. 私たちもイエス様に栄光を返していきます。 Үнэхээр бид нар ч гэсэн бурхан Есүст алдрыг өгөхөд туслаарай. そしてこの日本にもモンゴルにもイエス様の素晴らしい王としての栄光が現れることを期待します。 Та үнэхээр энэ Япон газарт, Монгол газарт та өөрийнхөө алдрыг бас энэ ард түмэнд, Монголын ард түмэнд, Япон ард түмэнд та харуулж өгөөрэй гэж イエス様 залбирanгуй. こそ誠の王だからです。 Та бол цорын ганц амьд хаан билээ. あなただけを褒めたたえます。 Зөвхөн таныг магтандуулж байна. あなたに栄光があるように期待します。 Үнэхээр зөвхөн танд алдар нь байхын төлөө найдаж あ байна. なたに祝福があるように祈ります。 Танд үнэхээр ивэл өрөөл байхын тулд залбирanгуйж イ байна. エス・キリストの皆によってお祈りします。 Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. アーメン。 Аамен. Амен. Үнэхээр эзний гайхалтай үгийн төлөө талархаж байна. Бүгд хамтдаа суудлаасаа босоод эзний дууг үнэхээр өөрсдийн залбирал болгоо өргөе. Иесус таны явсан үнэхээр таны заасан тэр замаар бид үнэхээр явахыг хүсэж байна. Би явахыг хүсэж байна гэдэг.   өөрсдийн шийдвэр болгох энэ дуу эзэн дээр өгцгөөё. 「 Амен. イエス様に栄光を返していきます。 Амен. イエス様に栄光を返していきます。 Амен.
эзэнд өргөх бас өргөлийн цаг байна. Бүгд хамтдаа өргөлийнхэн төлөө эзний өмнөрөд хамтдаа залбирцгаая. Эзэн Есүс үнэхээр та өөрийн амийг өгтлөө үнэхээр бидний хайрлсны төлөө таны ариун цус үнэхээр бидний төлөө урсны төлөө эзэн танд үнэхээр талархаж байна. Та үнэхээр бидэнд тэр бэлхам утга учиртай тэр амьдралыг өгөхөөр та ирсэн. Эзэн Есүс таны үнэхээр агуу гайхалтай хайр нэгүслийн төлөө би танд үнэхээр талархаж байна. Бид үнэхээр юу ч хийсэн эзэн ч уусан ч юу ч хийсэн үнэхээр таны төлөө амьдрах болно. Тэгээ бидний амьдрал бүхэлдээ эзэн таны төлөө байх болно. Тэгэхээр танд талархаж байна. Эзэн бид үнэхээр энэ цагт бас өөрсдийн бүхий л хайрын өргөл, золиосын өргөл, 11-ийн бүхий л өргөлүүдэд таны өмнө авчирж байна. Эзэн үнэхээр бидний зүрхсэглээс өргөгдөж байгаа бүхий л өргөлийг та өөртөө хүлээн аваач гээд ирж байгаа цагийг бид таньда даатхан эзэн Есүс таны агуу хүч чадалтай ариун нэрээр залбирч байна. Амен. Бүгд хамтдаа эзэнд баяр хөөртэйгээр өргөлөд өргөцгөөё. Өнөөдөр манай цуглаанд бас зочилж ирсэн бас хүмүүс огтж авахыг хүсэж байна. Өнөөдөр Токио Монголд шуулганд анх удаа ирсэн бол бас урагшаа гарч ирээд өөрийгөө танилцуулна гэж урьж байна. Өнөөдөр анх удаа ирсэн ба Монгол өмнө ирсэн Өнгөрсөн лагт. Ирсэн байгаа тий. За баярлалаа. Эзний нэрээр мэдчилж байна. За намайг Дарханбаатар гэдэг Японы нэр Дако. Библийн нэр Корнел. За тэгээд яг хоо миний үйлчлэл болохоор сайн мэдээ тараагч байгаа. Сайн мэдээ тараагчийн үйлчлэл дээр тэгээд цусаад 8 жил болж байна. Тэгээд хаасаагүй л явна. Нэг газар удаан байх. Ясаалга баярлалаа. Эзэвэг. За бүгд хамтдаа бие бинийгаа өрөөгөөд та зогсож байгаараа тэгээд таны өрөөгөөд цуглааны төгсгөлд эзэнд нэг дугаар хүндэтгэлийг өргөд өнөөдрийн цуглаанаа өндөрлцгөөё. Та бол
чадал эд баялгаж нэртэн бүхний дээр талаа тэнгэрээс шармаар ариун бүх бүтээлүүд маань ариун таны гөргөмжлөн ариун Уушлалсан бүхий авралсан бүх магтан дуулан хураа нэрийг чөлөөн даалхаа нэрийг тантэгчи магтан дуулан хураа Магтал хүндэс өргөнүр дамээ тэнгэрээс шармаар ариун бүх бүтээлүүд маань ариун таны гөргөмжлөн Эзний заасан залбирлыг хав залбираад цуглаанаа өндөрлөцгөө. Эзний заасан залбирал. Тэнгэрт байгаа бидний эзэн минь таны нэр ариунаар дурлагддаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрч шигэ энэ газар дээр биелэгдэх болтугай.
Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтод буу оруулаач. Харин бузар муугаас гэтлгээж. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүрэн өөрд таних. Амен. Чангаар эзэнд алдрыг өргөцгөөе. Халелуя. Мандэ бүгдийн эзэмэх болтугай. Тэгээд нөхөрлийн цагт өрж байна. За нөхөрлийн цагт бүгдийг өрж байна. Бүгдийг эзэмэх болтугай.